За нийслэлийн онцгой комиссоос өргүүлсэн дагуу нийслэлийн нутгийн сархины байгууллагууд, дүүрэг, нийслэлийн мэргэжлийн хэлтийн газар, Улаанбаатар захирагчийн ажлын албаны хамтарсан шалгалтын үеэр 520 төрлийн албаагч нийслэлд бүх үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдээр сүүлийн 5 хоног одоо ингэж халдвар хамгааллын дэглэм хэр барьж байна. За мөн QR код уншуултыг хэр идэвхжүүлж байна гэсэн чиглэлээр бас шалгалт мэдээлэл зөвлөгөөнүүдийг өглөө. За ингэж явхад бол ойролцоогоор өдөрт 1300-аас 1500 байгууллагаар орж байна. За ингээд сүүлийн 10 хоногийн мэдээг бид нар авч үзэхэд нийслэлд бол иргэдийн QR код уншилт бол 2 дахин нэмэгдсэн байна. За тоо баримтаар ярих юм бол 1 сарын 21-нд 1 сарын 11-нд за 54 мянган орчим иргэд QR код уншуулж исэн бол за ингэж нэмэгдэж явсаар байгаад 1 сарын 21 гэхэд за нийслэлийн хэмжээнд уншилт бол 116 мянга. За 211 233 удаа уншуулсан байна. Тэгэхээр бол QR код уншуултын хэвшил бол бас аваа нэмэгдэж байна. За ингэснээр ер нь иргэдэд одоо ямар ашигтай юм бэ? Энэ QR код уншуулснаар энэ халдвар хамгаалал одоо энэ COVID-19 яаж ч тэмцэж байгаа юм бэ гэсэн асуултууд ирж байна. За энэ дээр ерөнхийдөө бол иргэд маань зорчсон газраараа гүйцэтгэсэн байгууллагуудаараа хэрвээ QR код уншуулах юм бол хоёр талдаа эрсдлээс хамгаалж байна. Нэгт нь өөрийгөө ямар нэгэн хавьдагч болсон байгаа эсэх тал дээр бол мэдээллийг тухайн QR код уншуулсан утас руу мессеж илгээх замаар ингэж хурдан өгж байгаа. За хоёрдугаар тухайн аж ахуйн нэгж бас өөрсдийнхөө эрсдлийг хамгаалж байгаа. За өнгөрсөн хугацаанд бид мэргэжлийн байгууллагуудтай хамтран за тухайн голомт дээр бүртгэгдсэн иргэдийн гар утас руу мэдээлэл явуулсан ихэд бол 1195 иргэдэд бид хурдан шуурхай мэдээлэл өгч за халдвар хавтлуудыг тогтоож ингэж ажилласан байна.